Эрдэнэт телевиз үзүүлж байна. Намайг Нэвсрэн гэдэг Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээсээ ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсч гоод одоо харчлаа. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад. Хүний хэрэг биш шүү дээ. Морог төрөг хэрэг 1970 онд миний аав хийсэн юм. Манай тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Шүү дээ. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт аваад байхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр жинхэнэ Сайн бацхан үзэгчтэй та бүхэнд орой минь төргий. Эрдэнэт телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ хүргэдэг сэтгэлээ нэй. Чин сэтгэлийн ярилцлага юм аа. Энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн бидний урилгыг хүлээж авч манай студид хүрэлцэн ирсэн зочныг үзэгч та бүхэнд танилцуулах гэдэг мэдээж хэрэг илүүцтэй асуудал байх гэж бодож байна. Гэхдээ Монгол улсын ардын жүжигчин, Монгол улсын морин хуурын чуулгын удирдагч, удирдаач, хуурчийн овогт Цэндийн Батчулан гэдэг ийм эрхэм зочин хүрэлцэн ирсэн байна. Сайхан аварж байна уу та? Сайхан аварж байна. Би нэвтрүүлгийнхаа зочдоос нэг асуултыг заавал асуухыг хүсээд байд юм а. Тэр нь манай хотын талаар ямар сэтгэлдээ явдаг байл гэдэг тухай. Үнэхээр Эрдэнэт эрхтэх сайхан байдаг. Ягаад гэвэл хүн амн их сайхан гэдэг гудамжийн явцаагийн тав тайван. Тэгээд Улаанбаатартыг бодвол машин тэрэг багтай. Тэгээд их ууж жоохон саруулах тийм сайхан хот. Тийм учраас би бол эрэхтэй дуртай байдаг. Зүгээр магадгүй сайхан ингээл хуур тоглоул намуухан байж хахаар тийм хот байж гэж би ойлгож байна тийм үү? Тэгэлгүй яг ерөөсөө нэг юм домог ч юм уу да ард түмний донд яригддаг. Сайн хуурч яаж болдгийм бэ гэх тэр зэрэг. Үдшийн бүрээр сайхан голын хэрэг дээр тэгээд толгойн дээр суугаад ингээд хуурдах байхтай зэрэг намуухан тийм эд чидээр өвдөс хийж гарын нийлдэг. Тэгээ сайн морин хорчулдаг гэсэн тийм домог яриа байдаг. Тэгээ тийм учраас Эрдэнэтэд ирэхэд бол яг тэр дандаа бодогддог. Та яг аль нутгийн хүн бай? Би бол зүгээр таныг өмнө сонсож байхдаа Дорногов аймгийн одоо тийм унган иргэн гэж сонсож байсан зүгээр тэгж бодохоор зэрэг Дорногов аймгийн унган иргэн юм бол одоо мэдээж хэрэг Монголын урлагийн их олон алдархнууд тэндээс цөм болон төрөн гарч ирсэн одоо Сэвждугаагаас ахуулаад Гаваагаагаас ахуулаад зүгээр Догшин ноён утгтын нутгийнхан тийм их одоо мундаг авиаслаг хүмүүс төрдөг юм уу гэж боддог. Та яг аль нутгийнх вэ? За би удаад их олон нутгтай хүн. Миний одоо төрсэн аав Ачрын Цэрэндорж гэж хүн Дорногов аймгийн Мандагсан төрсэн. Миний хөргөж авсан аав Жанхрын Цэнд гэж хүн Хөвсгөл аймгийн Чандуун өндөрсөн гэж одоогийн хорол цагаан өрсөн. За миний төрсэн ээж болохоор болгоны сайхан сумын хүн. Хөргөж авсан ээж маань Дорногов аймгийн Мандах. За бүр их сайн ярих юм бол Өмнө говийн Манлайч гэж бас Манлайгаас атсан байна лээ. Тэгээд намайг одоо Дорногов гэж их боддог. Тэгээд Дорноговийнхан бол манай нутгийн хүн гэж. Би өөрөө бас тэрэндээ бас дуртай байдаг. Яагаад тэгсэн ихтэй зэрэг 1981 он гэхэд би 28 наснтайгаа вэшгшин болоод Дорногов тэмээчдийн зөвлөгөөнд очсон. Тэгээд тэр үед аймгийн хариуцлагатай нэр мэдхийн дараа Боён Дэлгэр гэж хүн Ховд аймгийн хүн байсан. Яг өөрөө чи асуултыг надад тавьж чад өө чи чинь Дорноговын хүн байна. Тэгээд тухайн орон нутаг судлах музей гэдэгт миний нэрийг тавьсан. Зурагтай юм. Тэгээд Дорноговын гэж намайг одоо хүртэл ойлгож явдаг.
За тэгээд сая нэвтрүүлэг хэллээ өөрөө овчны юм. Тэгээ би мэдээж төрүүлсэн ээж аваагаа би ерөөсөө мартаж болохгүй. Өргөж авч ийм эрдэм сайхан ном сурахад хичээсэн өдий зэрэгтэй ирүүл сарвалаад гэж байгаа. Ээж аваагаа ингээд аль алины гомдохгүйгээд яг тэр 90-ад оны ихэр морин хоорын чуулга шавнартайгаа байгуулах тийм хууль зүй тохиолдсон учраас хуурчийнхан гэж шинэ овог одоо зохиосон юм байна. Ягаад гэвэл надад ерөөсө бодоод байхад аль нь ч одоо болмооргүй санагдаад тэгсэн л одоо Би таныг хуурчийнхан гэдэг овог авсан байхаар бодож исэн аав ээжийнх нь аль нэг юм альс бол ах дүүнраас нэг хүн их мундаг хуурч байдтэй гэж. тийм бол байхгүй. Харин миний хөгжим бүжигт ороод Монголын орчин цагийн их хуурч одоо манай үндэсний морин хоорын сургалтыг үүсгэн байсан. Гомбод орж гэж хүний шав болж одоо суралцсанараа их бахархаж явдаг та. Жамингуу бол таны багш уу? Би таныг өмнө нь зүгээр энд нэг ийм юм бодож би таныг асууж байна л да. 2008 оны 7 дугаар сарын 1-нд болсон их актер өмнө болоод. За энэ бол улс төр. Гэхдээ морин хоорын чуулгыг нэг их актер бужигнуулаад та маргааш өглөө нэрээд их актер тийм нулимстайгаар ярьж ирсэн. Жамин багшийн минь зургийг газар унгаагаад гიშгсэн байсан гэж. Тэгэхээр би таныг Жамингуу шав юм байна гэж ойлгосон. Тэгээ яг Жамин багшийн шав. Тэгээд тэр үйл явдлыг одоо дурсах жоохон хэцүү байдаг. Би таныг тэгэж л зүгээр Жамингуу шав багш гэсэн. Тэгээд тэгэхэд манай нор бонддгоо Жамин багшийн маань зураг тэгээд манай морин хоор тэгээд өчнөө хөгжмийн зэмсэг ховц өдр их өргөдөж их том хохирол амссан л да. Тэгээд тэр үед би юу гэж бодож ирсэн гэхээр зэрэг улсууд зарим улсууд буруу ойлгоод байдгийг. Ягаад гэвэл миний шавнар бид нар чинь 92 оны ихэр морин хоорын чуулга байгуулагдсан. Тэр үед чинь дэлгүүрийн лангуунд борд авсан өөр юм байна. Тийм хэцүү үед байгуулагдаад тэгээд ийм завдсан шавнар маань хамгийн сүйтгэүүлчихэд зориг зүрхэн одоо няцааж энэ хуураасаа холдох гэж их айж их харамсчихсэн. Тэгээд танд өөр мэдлэл тийм үйл явдал харуулсан. Тэгээд зарим хүнд их сайхнаар ойлгогдож их олон түмний хайр хүлээдэг. Зарим нэг хүн одоо эвгүй тарагддаг шиг юм лээ. Гэхдээ нэгэнт өнгөрсөн зүйл юм л дээ. Тэгэхээр Монголын ард түмний хамгийн үнэтэй бөгөөд хамгийн гайхамшигтай тийм өв болвол морин хуур буюу морин хуурч, магадгүй морин хуурыг урлаачд гэдэг ийм гайхамшигтай зүйл Монголын ард түмэнд байгаа. Тэгэхээр одоо яг Улаанбаатарт морин хуур урлаачдын нэг тийм уралдаан болж байгаа. Олон улсын уралдаан болж байгаа маа да тий. Тэгээд тэрэнд ингээд хүмүүс янз бүрийн одоо материалаар янз бүрийн хэмжээтэй хэлбэр хийцтэй хуур урлж ирсэн байна. Жишээ нь Төв аймгийн нэг эмэгтэй ясаар хуур урлж ирсэн байна. Би бол танаас ингэж асуух гэдэг. Морин хуурыг тэр янз бүрийн өөр материалаар хийгээд байх нь зохистой юу? Тэгвэл яг л байдаг нэг тэр тогтцсон стандарт хэмжээгээр стандарт тэр материалаараа байх хэрэгтэй юу? Тэгэхээр энд бол их олон зүйл яригддаг. Би өөрөө яг мэрэгжлийн сургалтаа сураад тэрийг уламжлуулаад мэрэгжлийн чиглэлийн юм одоо морин хоорын чуулгыг үүсгэн байгуулагдсан учраас мэрэгжлийн тал дах одоо юу гэдэг юм өөрөөр хэлбэл мастер үнэтэй хийдэг тийм үнцэнтэй нарийн одоо материалаар хийсэн уур орсон тийм хооронд бол дуртай л да. Тэгэхдээ монголчуудын оюуны өмч болсон морин хуураа бол монголчууд эрт дээр үеэс өөрсдөө урлаж ирсэн. Ширэн цартаа чирэлж ирсэн. Одоо янз янзаар ханьяраар хийж ирсэн, модоор хийж ирсэн янз янз байдаг. Тэгэхээр зэрэг одоо бол морин хуур дэлгэрүүлэх Монгол улсын ерөнхийлөгчийн зарлага гаргаснаас хойш морин хууранд хандах монголчуудын сэтгэлгээ, Монгол соёлоо, үндэсний уламжлалын том өв соёлоо тэгээд дэлхийн ЮНЕСКОд бүртгүүлсэн. Тэр үеэс эхлээд бол сэтгэл гонд их өөрчлөлт орсон. Сая таны хэлж байгаа юу бол энэ 4 сарын 29-наас 5 сарын 2-ны хооронд олон улсын морин хуурын одоо 3 дугаар их наадам гэж явсан симфозиум эрдэм шинжилгээний оролт. Тэнд морин хуур урлагчдын тийм үзэсгэлэн гарсан байгаа. Тэр үед ясаар хийсэн тийм хуур ирсэн. Тэгэд одоо бол хүний бол сонголт их өөр болсон. За нэг хэсэг бол ширэн цартаа морин хуураа мартаа дандаа мастер хуурлуу хошуурж исэн бол ер нь ширэн цартаа хуурч нь ерөөл магтаал хэлэх хуртын дуу тэр одоо уламжлалт язгуур юмд бол их хэрэгтэй байдаг юм байна. Зүгээр дийлхийн сонгод болоод орчин үеийн янз янзын урсгалын
бүтээлүүд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглоход тийм мастер модон цартай өөр хэрэгтэй байна гэдэг бол одоо тун ойлгомжтой зүйл болж байгаа учраас хүн бол янз янзаар хийж байгаа. Янз янзаар хэрэгтэй дурсгал сувенир маягаар шийдж байгаа. Тийм учраас би бол ямар ч юм морин хоороо янз янзаар хийж явах нь л их чухлаа. Одоо морин хоор бол зөвхөн монголоор биш. Ер нь дэлхийн олон улсад тийм тархах их олон газар жишээл одоо Япон гэхэд чинь 2 урсгал явж байгаа. Тэнд өөр монголчуудын нэг заадаг нэг урсгал. Одоо тусгаар тогтсон Монгол улсын морин хоорстын заадаг сургууль гэдэг бий болсон. Одоо бүх одоо аймагуудад одоо сургалтын төв бий болчихсон. Нэг үе одоо морин хоор маань их одоо эрчтэй сайхан хөгжиж шít. Тийм учраас би бол одоо өөрөө энэ морин хоорын амьдралаа зориулсан учраас аль алины нь бол хүндэтгэлтэй ханддаг. Морин хуурт амьдралаа зориулсан учраас хүндэтгэлтэй ханддаг гэснээс би ингээд харж байсан чинь та их олон ерөнхийлөгчтэй хамт зураг авахулсан байх юм. Морин хууртайгаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жорж Буштай, Монголын үе ерөнхийлөгчтэй тоглолтоо хийсний дараа л морин хуурын чуулгыг хүндэтгэж, таны хийсэн хөдөлмөрийг хүндэтгэж, таныг үнэлж тантай зураг авахулъя гэж хүсдэг болтой. Та хичнээн ерөнхийлөгчтэй зураг авахулсан байна. Одоо би яг ингээд сайн тоолж үзээгүй. Тэгтээ Америкийн нэгдсэн улс, бүгд найрамдах Солонгос улс, Японы ерөнхий сайд, Японы хунтайж, за тэгээ Монгол улсын одоо үе ерөнхий сайд нартай авсан зурнууд байдгийг. Тэр нь бол миний сайн явах ш. Ягаад гэвэл морин хоор гэж гайхамшигтай хөгжмийг гэж аваад ирж дурсгалын зураг татуулдаг. Тэрнээс бол миний сайн явах гэж ярьж байна. Гэхдээ мэдээж таны хөдөлмөрчтэй тэр. Яг тэгэхээр та түрүү ярьжсэн Монгол улсад дэлгүүрт нь борд авснаас өөр юмгүй талхандаа шөнө очролдог байсан тэр л цаг үед бид 1992 онд Монгол улсын морин хуурын чуулгыг байгуулж ийм олон жил одоо 20 жил болсон ба шүү дээ. Тэгээ энэ жил 20 жил. Гэтэл энэ бол таны хөдөлмөр шүү дээ. Эхтүү бас хөдөлмөр орхон орлого яах вэ? Гэхдээ ер нь альва юмыг дэмжлэггүйгээр хийнэ гэж байхгүй. Миний шавнрын ээж аав нар морин хуурыг хүндэлдэг юм усуудын л ач байна шүү дээ. Тэр усудаас тийм сайхан ихтгэл халуун дулаан үг сонсдог учраас урамтай явж юм хийдэг байна. Та хэдэн хүүхэдтэй? Би 5 хүүхэдтэй. Морин хуурт тоглодог хүүхдүүд байна. За ер нь би нэг сул талтай. Хүний хүүхдийг одоо олон жил би хөгжмөж олон жил багшилж байгаа. Хөгжмөжийн коллежид. Тэгээ гадаад их олон шавнартай. Тэгээ ер нь өөрийнхөө хүүхдүүдийг нэг олж таниаг юм шиг байдаг. Дандаа бусдын хүүхдүүдийг энэ бол хуурцуулах юм байна. Энийг амьдралд нь хүрсэн. Тэгээ манай баг хөл тоглолт 1-8 дугаар хүртэл тоглож байгаа. Тэгээ дараа нь Японд яваад одоо том залуу болсон. Тэгээд харин саяхан нэг цагаан сар гэрийн жавраар тоглоход их сайхан санагдчихсэн шүү. Би мартцсан гэж бодчихсон хөөе. Хүү ер нь хэр хэмжээтэй тоглож байна? Одоо зөвхөн нэг ингээд за энэ бол бас боломжийн тоглож байна. За энэ бол сайн юм. За энэ яах вэ гэж англи гэж бодлоо. Боломжийн. Яг ямар ч байсан гэрийнхэн жаврыг үргээчгээд бас нэг за Монгол гадны хүн хараад Монгол хүн бас өөрийнхөө үндэсний хөгжмөд тоглолцдог юм байна шүү их тайны бол. Саяын цагаан сараар хүүн гэрийнхэн жаврыг үргээж аавынхаа тоглодог тэр хөгжмөөр тоглосон байна. Тэгэхэд аав нь их баярлж. Гэтэл 1981 онд 28 настай Батчулуун гэдэг хүн Монгол улсын гавьяач жүжигчин тухайн үед бүгд найрамдах Монгол ард улсын гавьяач жүжигчин гэдэг эрхэм цолыг хүртэж яхад аав ээж нь их баярлж байсан баг та. Тийм тэр их санамсаргүй зүйл болсон. 81 оны 7 сарын 9-нд гинтхэн янас тэр үе ардын хурлын төрөлхтэй газраас яри гэж юм манай дараа чамтай ярих гэдэг. Тэгээд сонирхолж ирэхэд нэг хүн утас аваад нэрээ хэлчихэд за та маргааш засгийн газрын зүүн хойд хаалган дээр өглөө 8 цагт бэлэн байгаарай гэсэн. Тэгээд манай дарга асуухгүй юу гэж хэлж юм гэсэн. Үгүй намайг маргааш засгийн газрын зүүн хойд хаалган өглөө 8 цагт бэлэн байгаарай. Өөр юм хэлв гэсэн. Өөр юм хэлв. Хотлоо хэлээд. Тэгсэн бол дарга мэдчихсэн байна л да. Гавьяач гэсэн тодорхой байсан. Тэгээд наадны одоо урд өдөр 10 юм чинь тэгээд тэр чинь ардын хувьслын 60 жилээ болох гэдэг их ойтойсэн. Тэгээд би гэртээ очиод
Тэгээд одоо тэр чинь их сони юм билээ. Ерөөсө хэлэх зүг болдохгүй. Тэгээд маргааш өглөө очтой. Тэгсэн чинь нөгөө улсууд жирийн наад 10-ны өглөө тэр засгийн газрын талч нэг лагерын автобуснууд ирдэг гэсэн. Улсууд лагераас уугаад тэг хинч байхгүй. Тэгээ би өөр гайхаад тэгжсэн чинь машинтай нэг өнгөрсөн. Тэгсэн тэр машин дотроос намсраж байгаа. Одоо энэ нэг юунд манай алдартай чимэд тосргоо. Дэндийн чимэд тосргоо. Тий, тэгээд урт насангой жамсранж өдөрдөөч. Энэ дөрөв машинаас гараад ирдэг. Тэгээд намайг чи энд юу хийж байгаа гэд нөгөө хэд тэгэхгүй юу. Өдөрч нь баярын концертанд орох. Гэхдээ намайг энд иргсэн. Бид нар цуг одоо бид нар цуг яах юмсан наашир. Тэгээд ингэж чинь тэр үед манай соёлын 1-р орлог сайдаас Баатар загт гарч ирээ. За баяр хүргээ. Одоо нууц задарсан гэд бүхэнтэй гар барихгүй. Тэгээд юу нууц юм бол ямар юм бол. Тэгээ яг ийм том усуудаар за ямар ч юм шагналах гэж байгаа юм байна гэж. Тэгээд тэр үед соёлын яамны сайдрын зөвлөлийн орлогч дарга соёлын яамны сайд байсан. Дондгийн цэнгүүд дугаан өрөөнд орсон. Тэгээд тэнд өрөөнд Эрдэнэ маам гэж хүн би санд яг миний баярт бол тэр Эрдэнэ маам гэж хүн ярьсан байл л дээ урд өдөр. Тэгээд би тэр өдрөө нэрийн тогтоо. Тэгээд яасан чинь за уул нь та нар баярын наадмын концерт өнөөдөр тоглох учраас эрт утсан байгаа. Уул нь зарилэг уншдаг юм. Тэгээд урдаар та нар зарилэгтаа танилцс одоо ерөөсө дарга Зэтэнбалдар бол маш их ажилтай байгаа. Тэгээд та нарт одоо зарилэг унших цаг ингээд явах гэдэг. Та нар бас их олон улсууд шагнаа манай үйлдвэр одоо уурхай боловсрал ингээд бүх нэг та нар нэг төрийн концерт авчаас эрт дуудсан юм. Тэгээд яасан чинь манай ардын урт насан тэгэхэд гавьяас юусэн байл. Нэг юм сандал дээр гараад за та нар зогсож бид нэг 7-8 хүн байсан. Тэгээд онссон. Тэгээд ардын юусэн тэгээд гавьяас юусэн хамгийн их нэг улсын ардын дуу үзгийн чуулган хөгжимчин цэнтийн баслагаа яач. Тэгээд тэгсэн чигт үл ирсэн. Тэрнээс хойш юу болж байгаас мэдгүй. Тэгээд Зэтэнбалдар дээр орж тэр шагнал авч ирсэн. Ээж аав нь байсан. Байсан манай ээж би яг бол нөө юу усныг урд өдөр тодорхой хэлдэггүй тэр байсан цаг үн байлгүй тэгээд ерөөсөн гараад хаашаа очихгүйсэн ерөөс аавах ажил дээр очимоор санагдаад манай тех зурлагын барилгын зургийн институт гэж байсан тэнд ажиллаж ирсэн. Тэгээ аав дэвдсэн чинь манай өрөөнд очсон байхгүй хайцсан захирлын өрөөнд. Тэгсэн чинь орсон чинь манай аав ардын хувьсгал 60 жилийн медаль авшигнал. Тэгээд манай аав гайхаад минийх юу гэж тэгээд их санагдав. За. Тэглэв яг хүний амьдралд бас мартагдахааргүй тийм бас тэгээд давтагдахааргүй тийм сайхан мөч олон байдаг. Мэдээж хэрэг 90 цент хүрч аавын хүү, улсын хүү болж ард түмэн үнэлж, төрн үнэлж тэгээд очиж яхад аав нь хүүгээ хайраар л өгцөн байж таараа. Миний хүү яагаад аав дээрээ ирэв? Гавьяатын тэмдгийг анзаарч хараагүй байсан байж магадгүй юм тийм ээ. Тэгэхээр аав нь хүүгээ хайраар л өгцөн баг. Магадгүй та бол гавьяат болно гэж бодохгүй зүгээр 60 жилийн өн том концертанд орох гэдэг. Тийм ерөөсөө тэнд бол намайг тэр үед Армени хөгжим Артемийн Экспронт гэдэг зохиол гоцолд оруулах байсан. Тэр үед ч морин хоороор төрийн тийм том концертанд оролцсон залуу уран бүтээлчинд бол хамгийн аж аргалтай ховор тохиолдол байсан байхгүй. Юу гавьяат маяг бол тийм бодоагүй. Хүмүүс одоо сүүлийн үед төрийн өндөр шагнал хүртчихэд энэ бол одоо хамт олонны минь хүч хөдөлмөр гэдэг одоо нэг нийтлэг нэг үг хэлдэг. Зарим хүмүүс нь хэлэх үг олддоггүй юм байлаа энэ төр гэж ярьдаг. Та бол хэлэх үг олдсон уу? Тэр үед чинь нэг 90 битээ байсан юм чинь хамгийн том цол авсан хүн л үг хэлж ийсэн. Яг хэн хэлсэн? Чимэд тосргоо хэлсэн. Чимэд тосргоо. Ардын жүжигчин болж байсан. Ардын жүжигчин болж байсан. Тэгээ хавлааш намсрааж байгаа. Тэгээд их сонин шүү. Тэгээд ч нэг Зэтэнбалдар ингэр дээр зөөж өгнө ажилтаас хүн бүгд нэг гардуулаад. Тэгээд намсрааж байгаа би хөгжмийн удирдаач хүн хөгжимчин хүндээ багш нь зөөж өгье гэж. Миний ингэр дээр намсрааж байгаа зөөж өгсөн. Тэгээд түүнээс хойш 21 жилийн дараа яг манай морин хоорын чуулгачийн филармонд нэг харьяанд ирээд тэгээ 21 жилийн дараа улсын филармонд морин хоорын чуулга гэж ажиллаж байхад ардын жүжигчин болсон. Би тэрэн дээр бас бэлгшээлээ. Та ер нь яг удирдаачийн чиглэлээр төгссөн үү? Хөгжимчний чиглэлээр төгссөн үү?
Удирдаачийн чиглэлээр бол бидний одоо манай урлагийн гавь сэтгэлтэн булган гэж хөгжмийн коллежийн багш. Энэ урлагийн гавь сэтгэлтэн хөгжим судлаач Цэдиш. За урлагийн гавь сэтгэлтэн Эрдэнэчрээ бидний багш бол удирдаачийн хичээлийг Нижинский гэж том доктор профессор. Өөрөөр хэлбэл багшийн улсын багшийн дээд сургуулийн 70 хэдэн онд байна да. 74 5 онд нэг тусгай анги бэлдсэн хөгжмийн зохиолч удирдаач юм. Тэгэхэд ажиллаж байсан багш яаж исэн. Дараа нь улсын ардын дуужийн чуулганы удирдаач байсан. Садгын сүндэд багшаар бас ажиллал. Тэгээд чулуун багш надад их зөөлдөг байсан. Жамингийн чулуун. Монголын алдартай удирдаач гэдэг. Би сая таны ярьснаас л тэгж бодож асуулаа л да. Монголын их мундаг том удирдаач Намсрайжив гэдэг хүн танд алдарцал амжилтын алхмыг тавьж өгсөн. Тэр бас бэлэгшээлтэй үйлээс болж үйл явдлаас хойш магадгүй та удирдаач болоход бас сэтгэлийн их дэм гэдэг юм уу магадгүй их сайхан бэлэгшээлтэй үйл болж тал гэж би сая бодож байлаа. Тэгээ яг тэр үед тэгж бодож байгаа. Одоо бодоход үнэхээр тийм сонин учрал. Үнэхээр одоо тэр хүний нэрмжт филармонд би өөрөө морин хорон чуулганы удирдаачаар ажиллаж байгаа учраас учиртай юм байна. Юм чи учиртай гэж их ухаантай улсад ярьдаг юм байлээ тийм учраас учиртай юм байна да гэж. Тэгэхээр одоо хоёул нэг жоохон өөр асуудлын тухай ярив. Зүгээр мэдээж хэрэг морин хуур Монгол хүн байгаа цагт устж үгүй болохгүй нь ойлгомжтой байх. Ямар нэгэн аргаар ямар нэгэн байдлаар үлтгэл байлгүй. Зүгээр морин хуурыг тоглодгүй юм а гэхэд сонсдоггүй ойлгодгүй тийм хүнтэй таарвал яах вэ? Тийм Монгол хүнтэй. Тийм Монгол хүнтэй таарвал одоо яг тэгээд зүгээр яг сонирхдаггүй бас тийм хөгжмөн салбан байж болно л да. Тэгэхдээ хүнддэхгүй байгаа хүнээс бол жоохон хүндэтгээд бас чадахгүй байж болно. Яг нь сурах боломж олдог. Тийм учраас бол тухайн үеийн байдлаас болох. Тэрнээс яасан морин хороос ордог, морин хор хүндэтдэг яасаа ч юм гэж тэр болгон бодоод байхгүй байх гэж бодож байна. Би зүгээр Монгол хүн гэдгийг учрын л бодоод байгаа юм л да. Монгол хүн бүхэн л ер нь морин хуурын сайхан аялгаунд сэтгэл нь уужирдгөө, тайвширдгөө тийм хүн гэж орог байдаг. Тийм хүн гэж байхгүй. Ерөөсөө өөрөө хэлсэн шүү дээ. Гадны хүн. Бүр Сергей Есенин хэлсэн. Ботгоос ингээд ойлголдог гайхамшигтай хөгжмийн зэмсэгтэй ард түмэн монголчуудаас өөр байхгүй гэж хэлсэн байдаг. Тэр утга Толстойгоос хэлсэн байдаг юм байна лээ. Ер нь одоо тэгж амьд амтнаас нулимсийн гартлаа уйруулдаг сайхан хөгжмөнтэй ард түмэн монголчууд гэж бас Лев Толстойгоо хэлсэн байдаг юм байна лээ. Тэгэхээр зэрэг энэ их цаана их гүн утгатай зүйл хаа гэж бодож явдаг. Та мэдээж хэрэг олон театрын том тайзууд гадаад дотоодын олон театрын тайзан дээр хураа тоглож ирсэн баг. Тэр яг Ботголсын ингэний хажуу тоглож ирсэн үү? Би нөгөө хотод өссөн учраас өөр яг тэгж тоглож үзээгүй. Ер нь зүгээр нэг тэгж үзвэл ямар ах вэ? Тэгж үзвэл одоо сонин байх баха. Тэгээд үнэхээр бас юу шүү. Одоо язгуур чиглэлийн одоо ардын уламжлалт манайс нэг шавь сургалт, гэрийн сургалт гэж тэнгээр сурсан улсууд бол ялангуяа тэр одоо адуу амалтай харьцах тэр ерөөсөө ахуй Монгол ахуй талаас хотынхны санааг өгдөө шүү дээ. Өмнө говийн нэргүй гэж мундаг хуурч идэв. Би тэрийг бол одоо маш их шүтдэг. Тэр морины явдлыг хачин сайхан байна. Тэгээд морь янзгаах тэр бүр яг жинхэнэ адуу янзгааж байгаа юм шиг дуурдаг. Мань мэдсэн зүгээр тэгэхээр дуур юм л байхгүй юу? Техник одоо ингэж нөхүүлдэг болохоос биш. Тэгэхээр тэр одоо яг тэр өөрөө чи асуугаад байгаа тэр нарийн зүйл бол нэлээд бас зүгээр ч хүн болгоороо тоглосон хоогүй юу? Тэрийг бас адуунийхаа тэр тэмээнийхээ одоо ботгоо тэр зан байдал тэр орчин юмнууд мэддэг учраас сэтгэлийн хөдөлдөг байх гэж боддог. Би тэгж л боддог шүү дээ. Тэр нэргүй гэдэг юм одоо бий. Бага. Японд бас хаяа өргөдөж очиж тоглодог тийм. Юу хийдэг вэ? Одоо жирийн л юу хүндээ одоо малчин л хүнэлж байгаа тийм л заа. Монголын зүгээр миний мэдих их том 3 морин хуурч, Гомбод оржгаа, Жамингаа, Буянгаа гэж их 3 том морин хуурч. Тэгэхээр энэ 3 хүний тухай би сонсож яхнаа Жамингаа бол сүүлийн үед одоо энэ орчин цагийн энэ хэлбэр рүү орсон энэ тэр техник одоо өөр юу байдгийг тэр нот мотыг бол их сайн сурсан.
А буянгоо бол одоо ерөөсөө нэг ардын авьяас чиглэлээр ингээд тоглодог, сонсголоороо тоглодог тийм хүн байсан гэж. Таавал шавн байсан хүн сайн мэдэн дээ. Тийм. Тэгэхээр ийм л үйл явдал болсон юм байл л дээ. Альва нэг хөгжил гэдэг юм чинь нэг талаар хөгжөөд ялангуяа шинэ үйл хөдлөл, шинэ одоо үйл явдал бий болох дээр нэг үүсгдэг тийм зүйл байдаг юм шиг. Энэ бол зөвхөн миний ажиглалт. Өөрөөр хэлэх юм бол манай Бөмбөр ногоон театрын ардын хөгжимтэй байж хахад ерөөсөө Европ хөгжим болгосон юм байлаа. Яг Орсын мэргэжлүүд тэрэг. Тэгэхээр зэрэг юунд бол нэг ганц буян багш биш. Цэдэн гэж том хуурч байдаг. Тэгээд Лувсан цэрэн гэж бас том хуурч байдаг. Тэгэл том дуучид эдгээр бол театраас гарсан байдаг. Ягаад өгтөр зэрэг тэр ноот заагаад эхэлнэ. Тэгээ 30 гарсан 40 гарсан усууд чинь үндэснийхээ юм дархлааг устж өгөх болохгүй харийн юм орж ирнэ гэсэн нэг утга. Нэг хэсэг нь бол дандаа шин залуу хүүхдүүд байсан учраас гадны хонирхож хушуурч. Тэгээд тэр үед бол нөгөө төрөөс явуулж байгаа бодлого нь одоо маш сонгодог орлого ялангуяа Европ өрний орлогыг их дэмжижсэн учраас нөгөө хамаг сайхан нөгөө ардынхаа уламжлалтын мэддэг улсад нь жоохон ил биш гэж хэлдэг юм да ер нь шинэ сургаж байгаа юмд их анхаарал тавьж ирсэн болов гэсэн энэ миний бодол байдаг. Одоо ч гэсэн ингээд ажиллаж байхад хичнээн одоо мундаг ястаа усууд байгаа шүү дээ. Заавал компьютераар одоо юугаар шахагдж байгаа тэр юм ажиглагддаг байхгүй юу. Тэгэхээр тэр хамгийн нарийн нандин юм гэдэг чинь уламжлалт юм. Уламжлалт ардын уламжлалт хөгжим морин хорын гайхамшиг нь өөрийнхөө тоглодог тэр л одоо таталгаа байдаг морины одоо тэр уртынхаа тоглодог хамгийн нарийн юмдээ өөртөө агуулж явдаг юм байна. Тэр нь хүндээ тавьж. Тийм учраас ганц монголч биш одоо Японд би бас хэд хэдэн удаа судалгааны ажиллаар очижсэн. Дандаа уламжлалт юм аа. Шинэ орчин цагийн тийм юмд одоо шахуулж өөрөөр хэлэх юм бол ардынх нь одоо зүйлийг дандаа хөгшин хүний мэтээр ойлгож залуучуудаа уламжилж авч чадахгүй тэгээ юм нь устж өгөө болдог. Харин одоо манай энэ үеийн гэдэг төрийн хаан хураа заллаа морин хор уртын дугаар хүмүүнийхэд энэ олон зарлиг гарч ингэж яаж байгаа нь бол дархлааг бий болгож байгаа нь их сайн. Гэхдээ зөвхөн зарлагаар бол бас болохгүй. Ягаад гэвэл сая олон улсын наадмаар Өвөр Монголын одоо ордсын үүсвэн хушуунд хятадаас бүр зориуд анхаарал бүхэл бүтэн тэр хушуунд морин хуурын одоо бүхэл бүтэн цогц ордон судалгааны төв байгуулж байна. 10,000 хүн сурах гээд. Тэгээ одоо 7,000 хүн сурсан гэж. Тэгээд өдөрт сурах гэж байгаа хүнд 60 яваа төлж ингэ сурж байна. Тэгэхээр зэрэг тэнд бол нэг л хушуунд 10,000 морин хуур бий болох нь шүү дээ. Тийм учраас манайхс одоо энэ зарилгаа хэрэгжүүлэх засгийн газраас гэдэг юм хөтөлбөр бий л дээ. Зөв хөтөлбөр нь бол одоо тэр тэнд явагдаж байгаа үйл ажиллагаанаас манайх бол арай дор байгаа. Одоо эдийн засгийн хүчин сайж юм. Ер нь цаашдаа бас их анхаарч байгаа хэрэгтэй. Нэг мэдхэд бид нар өөрсдийнхээ хүнээс сурах хэдийн монголчууд ч гэлээ гисэн тэр бодлого байх шүү дээ. Том бодлого явж байгаа. Тэрийг бол би бас хэлье да гэж. Тэгээд өнөөдрийн энэ уралдаанаас Эрдэнэт мөрдөрж байгаа нэрмжт уралдааныг одоо нэрийн уралдаан болж явуулсан бас их тус болж одоо үндэснийхээ хүчин дархлааг хадгалж олгогдуулах их чухал зүйлээ гэж бас баярлж байгаа хэлье гэж боддог. Тэгээд эрдэнэтчүүдтэй бас их баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдтэй ч гэсэн би бас яг энэ саяны ярьсан зүйлийг хэлмээр байна. Энэ тухайд Монгол хүн бүхэн бодох хэрэгтэй байх. Магадгүй аав ээж нь өнөөдөр нэг хүүхдээ ч гэсэн морин хуурыг гайхамшигтай тоглож чаддгүй маа гэхэд түрүүний бит хоёрын ярьжсэн шиг цагаан сарын шинийн нэгний өглөө грекэн жаврыг үргээждэг хоёр татлага татчдаг. Гэртээ нөлгсөн морин хураа тоосонд даруулах биш чавцсанд нь даруулж тэгж л байгаасаа гэж. Энэ бол хүн бүхний Монгол хүн бүхний оруулж байгаа хувь нэмэр шүү гэж би бас хэлэх гэсэн. Тэг хэрэгтэй байх тийм. Тэгэхээр одоо би танаас ингэж асуух гэдэг. Олон уртын дуучтай тоглож байсан. Орбанцад баашаа хүүхэн боо жимэлсээ байгаа. Олон мундаг уртын дуучтай. Тэд нар болгон дээр өөр хэмжээ өөр тийм юм байх уу? Тэгэл үү яах вэ? Аль уртын дууг нэг дууг л одоо жишээ нь оюухан зам ТV-г гуруулаад дууллаа гэхэд адилхан байх уу? Адилхан байхгүй. 3 өөрөөр
дуулдаг. 3 өөр юм бодод дуулдаг. Тийм учраас улсууд хэлдэг л дээ. Үнэхээр нор бонцдгой бол дэлгэхэд бүлээн зүрхээс агуу дууч. Шар хугангаа шалгаагүй. Манай чимцээ шалгаагүй. Тэгэхдээ яг одоо ингээд хөгжимчин хүн ингээд хажууд нь ингээд дагаж гурвал ингээд тоглож ясны хувьд харахад нор бонцдгой илүү хөдөлмөрлөдөг хүн байсан. Тэрс маш их хөдөлмөрлөдөг. Тэр нь ил харагдахгүй. Тэгээ гэрт нь очиход ингээд Японы уртын дуу сүүлийн 3 жил би дандаа Японд амьдралынхаа сүүлийн 3 жил бид нар дандаа цуг явж ясан л да. Төмөгч болгоо гант болгох гэдэг төмөгч бид дуу. Тэгээд ингээд Японд ингээд хандаа өлгцсөн. Нойлдоо өлгцсөн. Гал тогоондоо өлгцсөн. Үгийн сурах. Тэгээ яриад идэгс. Би тэгээ Япон уртын дуу өөртөө японочд хүртэл гуйж мартагдсан зугаа сэргээж дуулуулж исэн шүү дээ нор бонцдоор. Тэгээ энэ японочдын нэг уртын дуудвал Аюака гэж нэрлэдэг юм л да японочд. Тэгээ энэ бүр хэвлийн хөндийнээс доор нэг мундаг юмсах байна. Би тэрийг сурчих юм бол би одоо тэр чин даад гарцаа байна ярьж байгаа байхгүй. Тэрийг сурчих юм бол би төвгүй дуулна та гэдэг. Тэгээд ахтай чин тэр нэг юм байна штэ. Зүгээр бусдын нүд үгүйсгэж байгаа юм биш. Тэгтээ бусд хоёроос нь би тийм үг, тийм сурчаасан гэдэг ярьж явах нь бол тэгтээ тийм сайхан дуу уртын дуу сурахаас гэж ярьсан. Тэгтээ гадаадын ялангуяа Японы уртын дуу би нэг амсгыг сурчлагаа төггүй дуулна гэдэг төгсөн байхгүй. Тэгэхээр би асар их юм бодож тэгээ ерөөсөө тэр чин авиасын нэг альва зүйл 99% хөдөлмөр хичээл зүтгэдэг чинь үнэн баг гэж боддог. Японд бас уртын дуу байгаа юм чи өөр Азийн орнуудад уртын дуу байна уу? Азийн төстэй дуунууд бий. Одоо өөрөөр хэлбэл юунд бол байна. Солонгост байна. Башкирт байна. Унгарт байна. Тэгвэл манай уртын дуу шиг биш л дээ. Ижил төстэй дуунууд шүү дээ. Тийм. Та өөрөө монгол хүн учраас яг тэр уртын дууг хамт хуурдаж тоглодог хүн учраас мэдээж Монголын уртын дуу гайхамшигтай гэх байх л та. Мэдээж тийм. Зүгээр өөр Европын нэгэн судлаач байсан бол алийг илүү гэж хэлэх юм. Зүгээр яг тэр хөгжмийнхаа тэр онол талаасаа. Мэдээж манай уртын дуу хэлнэ. Яг бол манайх чинь шүү дээ. Зүгээр уртын дуу бол одоо дотроо хэдэн хэсэг айзам урт дуу. Одоо тэгээд айзамууд дуртай төрийн ёслих дуу тэгээ янз янзаар хуваацсан байгаа шүү дээ. Давхар шуранхайтай уртын дуу гэдэг л одоо ерөөс. Тэгээ эр хүний дуулдаг дуу, нэгтэй хүний дуулж болдгоо дуу гэдэг хүртэл ялгцсан байдаг. Монголын газар шороо байгалийн баялагаас гадна Монголын ард түмний үнэтэй баялаг болсон урлагийг гадаадын олон орны хүмүүсийг сонирхож судалдаг болсон. Уртын дуу, морин хуур. За тэгэл хөөмий, цуур, цоор гэл маш олон орны хүмүүсийг сурдаг болсон байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байдаг соёл урлагийн их сургууль гадаадын олон оюутнууд сурдаг болсон байна. Энэ нь бол сайн хэрэг баг. Олон улсын хэмжээнд очиж байгаа өндөр зэрэгэл төрж байгаа сайн хэрэг баг. Гэхдээ бид өөрсдөө хөдөлмөрлөж тэднээс илүү байхгүй бол тэд илүү гарчвал бид түрүүний таны хэлж харамсаад байсан шиг тэднээс сурах цаг хязээ нэгэн цагт ирэх үедээ гэж яас их эмзэгэлт юм. Та энэ дээр юу гэж боддог вэ? Яг өөртөө чинь санал юм байна. Яг тэгвэл энэ улс нэг хоёр чухал амиг их анхаарах хэрэгтэй гэж би боддог. Яг ерөнхийд нь яриад идэв. Хүн амаа эрүүл байх асар чухал зүйл. Хоёр дахь нь хүн амаа боловсралтай болох. Боловсрал гэдэг нь би их том хүрээнд дээр авч хэлэхгүй маш энгийн. Өөрөөр хэлэх юм бол энэ хөгжмийн сургуулийн сурж байгаа сурагчдыг одоо дэлхийн нийтийн хамгийн одоо хөгжмийн хэл гэж яриад Итали хэл, Франц хэл, Англи хэл. Тэгээд чөлөөтэй одоо манай сургуулийн програмд бол англи хэл гэсэн болоо зүгээр нэг тийм. Өөрөөр хэлэх юм бол гадныхан бол юмыг сурахтаа бүх 2-3 хэлтэй уучаад дээр нь Монголыг судлаад ингээд 5-6 бол тэгээд юмд чинь их өргөн хүрээгээр хандж. Бид нар ч бол авьяастай юм харж өнгөц хараад юмас сонсоод сурдаг болохоос биш. Яг тэр одоо судлаад одоо Францаар ч юм уу Италиар ч юм уу чөлөө тийм ярьдаг усуд бий л дээ. Тэр нь бол хөгжмийн мэргэжлийн өөр чиглэлүүд дээр байгаа. Тийм учраас би юу гэж бодвол тэр ардын зөөр өгнөд айхтар өвчтэй хэлтэй бол хэлтэй гэдэг байна шүү дээ. Тэгэхээр бол хичнээн ч одоо сайн авьяастай байгаад бол хөлн тушаатай байл одоо хэцүү шүү дээ. Энэ зүйл бол ажиглагддаг. Одоо ялангуяа одоо ингээд бид нар жил болгон явж байгаа морин хооронд бол
Тэгэхэд Хятад, Солонгос, Япон 3 болвол Франц, Итали одоо дэлхийн сонгодог тийм том Швейцар эднэр чинь одоо хичнээн мянгаар байж байгаа юм. Хэдэн зуугаар бай. Манайх бол тэгээд мөнгө байхгүй гэдэг юм ингээд тэгээд сурахгүй. Тэгээ ганц 2 хүн явна тэр нь одоо замаасаа янз янз болно. Ийм. Тийм учраас ер нь бол би юу гэж яддаг гэхээр зэрэг одоо мэдээж тэр Монголынхаа түүхийг мэдхийн бол тэр хуучин Монгол бүсгээ хэрэглэх хэрэгтэй. Дээр нь хэлний асуудлыг л одоо маш сайн анхаарах хэрэгтэй. Тийм учраас албадлагаар сургаж болно шүү дээ. Тэрүүний морин уур сургадаг шиг. Тий. Тий. Өөрөөр хэлэх юм бол тэр албадлага хүний сонирхлыг татах тэр бий болохгүй бол хүн бас яг тэр бол өөрөө хичээгээ сурдаг зүйл. Ер нь тийм учраас хүн чинь гэрүүлээр амьдэрдэг, үр хөвгтэйг нийлж ад жаргалтай байдаг шүү дээ. Ганц хүн айл болдгоо, ганц модлон болдохгүй гэдэг. Энэ ардын зөөр өгнөд дотор чинь ер нь зүгээр асар том зүйл байгаад байгаа. Тэрийг л одоо сайн сургаж мэдүүлж хаашидээ чухал болов гэж боддог шүү дээ. Манай Эрдэнэтэд бас хөгжмийн сургууль байдаг. 10 жилийн 4-р дунд сургууль, Баян өндөр цогцлбор сургуулийн нэр хөгжмийн сургууль байдаг. Тэнд олон их авьяастай, чадвартай, жадалтай багш нар олон хүүхдүүдийг үе үеэр нь төгсгөж байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүдэд бас тэр сургуулийн удирдлагуудад бас саяны хэлсэн үгийг би бас нэг тод шиг л давтаал хэлээ л да. Олон орны гадаадын хэлийг сурч тэр олон орнуудад очиж эх орныхоо гайхамшигыг ард түмнийхээ гайхамшигтай өдөөийг хүртэл өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн энэ соёлыг түгээхэд бол танд хэл хэрэгтэй юм байна. Хилээ сайн сурах хэрэгтэй юм байна. Багш нарын ч гэсэн бодлого болгож энэ дээр анхаараасай гэж хүсэж байгаа. Энэ бол таны ижиавын нэр, таны нутгийн нэр, таны эх орны чинь нэрийг дэлхийн давцанд гаргах тийм л зүйл гэж би ойлгож байна. Тэгэхээр бит хоёрын ярилцах цаг ер нь дөхөж байна. Тэгэхээр уг нь ярил цаашаа их олон зүйлийн тухай, олон сайхан зүйлийн тухай ярих л байх. Би нэвтрүүлгийг өндөрлөх болгондоо нэг зүйлд их харамсаж нэг асуултаар л эхэлдэг. Цаг хугацаа чи яасан хурдан юм бэ те? Өнгө сая хэлжсэн ингэ нэвтрүүлэг өндөрлөх цаг болж байгаа. Та тэгэхээр манай Эрдэнэтийн үзэгчдэд хандаад бас нэг сайхан үг хэлвэл. Тийм. Би бол эрдэнчүүдийг бол эзэн хичээл заяа хичээнэ гэдэг хамгийн том үгийг биелүүлж байгаа юм улсууд гэж үздэг. Яагаад гэвэл өнгөрсөн жил бол энэ Эрдэнэт үйлдвэрөнд байгуулагдсанаас хойш одоо 34 дахь жилдээ маш их том амжилтуудыг гаргасны хэсэг дээр ирээд сонссон. Ер нь бол анхаарал тавьж байдаг. Эрдэнэчүүд орхичуудыг одоо мэдэхгүй хүн байхгүй. Гэхдээ яг нарийн ч бас мэддэггүй. Ямар хүн ч ингээд биеэрээ ирээд яг чихээрээ сонсоод ингээд үнэхээр их сайхан зүйл битээ. Тэгээ одоо дахиад хичнээн жилийн нөөц бий болгож яасан юм байна. Тийм учраас хамгийн бол эрдэнэчүүдтэй бахарх юм байх хэрэгтэй. Монголын ард түмний зөвхөн үйлдвэр нь та бүгд хийж явж байгаа учраас олон зүйлд их анхаарч, олон юмд үлгэрлэн манлайлж дээр үехээр үлгэрлэн манлах гэх анхаарал тавьж их залуу хот, залуу сайхан яваад гэхдээ их амжилт гаргаасай л гэж бодож байна. Гэхдээ хүн бол хэлэхээс наашгүй цаас ичгээс наашгүй хүн үргэлж хин нэмийг бодож үргэлж тэхээс одоо аштайхан байхаас гэж бодож явах хэрэгтэй. Тэгээ би нэг хамгийн сүүлд нэг хүний Солонгосын том доктортай 2 жилийн өмнө Пусан гэдэг газар бид нар Азийн фестивальд очив. Тэгээд тэр хүн нэг юм сайхан үг хэлсэн. Одоо монголчууд ирж манайд одоо ингээд янз янзын ажил хийгээд байна. Тэгээ энэ явандаа байхгүй болох байлгүй дээ. Гэхдээ нэг зүйлийг монголчуудад та явсан газараа тантаа захиж байгаа чи. Япон бол арлын орн. Солонгос гэж та нар. Солонгос бол хойгийн орн. Та нар бол их газрын орн. Их газартаа эзэн түгрэн байгуулж ирсэн ийм том хувь зайтай улс. Тийм учраас Монгол хүн өргөж нуруу цэгц хараад дээгүүр явж байгаахыг захиараа гэж хэлсэн байхгүй. Энэ бол гайхамшигтай үг. Тийм учраас Монгол улс маань хүчрэхэг болж дэлхийд оюун ухаанаараа энэ одоо түүхээрээ улам нээлттэй болно гэдэг найдаж байна. Тэгээд тэр нэг солонгос хүн хэлсэн ч хэлсэн тэр ухаантай хүнийг хэний нэмэр байхад тэр үгээд амжил. Тийм учраас нуруу цэг хараад дээгүүр явж байгаах эрдэнэчүүдтэй гэсэн. Их баярлалаа. Их сайхан үг байна. Тэгэхээр
Монголын ард түмний өнөөдрийг хүртэл өвлөж, бидэнд үлдээж, биднийг бас цааш нь дамжуулж, дараагийнхандаа үлдээж сургаараа гэсэн энэ гайхамшигтай өв, гайхамшигтай соёлыг хаач үед үр хүүхдүүд өнөртөө үлдээх гэж бүх амьдралынхаа талыг зориулж байгаа. Бараг магадгүй бүх амьдралынхаа илүү их хугацааг зориулж байгаа танд их баярлалаа. Дэлхийн хүндрэлтний зүрх тархинд нь сонороор нь дамжин хүрч, дэлхийн хүндрэлтний өнөөдөр тулгамдаад байгаа тэр бохимдол буюу стресс гэдэг тэр асуудлыг үгүй болгож чаддаг тийм гайхамшигтай аялгууд Монголын морин хуур хөгжмийг дэлхийд дахин сурталчлах таны их энэ их хөдөлмөрт амжилт өсөж байгаа эрдэмтдчүүдийнхээ өмнөөс үзэгчдийнхээ өмнөөс танд маш их баярлалаа гэж хэлэх байна. За их баярлалаа. За их баярлалаа. За ингээд энэ удаагийн нэвтрүүлэг маань өгөр өндөрлж байгаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн Монгол улсын ардын жүжигчин, Монгол улсын морин хуурын жуулгын удирдагч, удирдаач, хуурчийн овогт Цэндийн Батчулан гэдэг ийм эрхэм хүн байлаа. Ингээд бидний нэвтрүүлгийг бүтээн авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяр таа үзэгч.